Төсвийн алдагдал өрийн дарамт нэмэгдэж 2016 онд 2.6 их найт төгрөгийг гадаад дотоод зээлийн үндсэн төлбөр төлөхөр байна. Монгол улсын жил 3 сая малыг л хүүгийн төлбөр төлж байгаа ийм өрийн ангал руу авчирчаад байна. Эдийн засгийн бодлогын хүрээнд хямралыг давах онцгой нөхцөл арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Ажлын байрыг хамгийн олноор бий болгодог хүмүүн үйлдвэрийн салбарыг хэрэгжүүлнэ. Баян онгор аймагт ноос ноолуур мал аж ахуйн гаралтай түүхэд бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрийг байгуулнаа. Бид нар одоо арай өөрөөр амьдрмаар байна шүү дээ. Өөрчлөлт хэрэгтэй. Ажлын их байна. Тэгээд үр зээл их байна, тий? Ард түмэн бүгдээрээ ард түмний амьдрал хүнд байна шүү дээ. Хамгийн нэг гэдэг амгалан тайван байдал. Хоёрдугаар улс орны одоо докторжуулах хэрэгтэй. Эдийн засгийн хувьд докторжуулмаар байна. Гуравдугаар бол ард түмний ажлын байраар хангамаар, ард түмний одоо ажлын байрыг эзэнгүүдүүлж ингэж хаямааргүй байна. Түүхээ зөвхөлөвний ханаатай уурсан одоо өдөөний хүний амьдрал уурсан шүү дээ энэ үндсэндээ. Хоёрдугаар одоо энэ өрийн асуудлыг одоо энэ хичнээн сая миллиардаар яриад байдаг, зээл аваад байдаг, юугаар нь төлөхөд байгаа ч мэдэгддэг.